Би хичээлийн эхнээс суралцагч бүрт чиглэсэн зааварчилгааг хийж эхэлдэг. Би өөрийн боловсруулсан дижитал иргэншлийн төсөлд суурилсан суралцгын хичээлдээ дуртай. Энэ хичээлээр би сурагчдад маш их сонголтыг өгдөг болохоор хувь хүнд чиглэсэн суралцахыг бий болгох хамгийн сайн арга замаа гэж бодож байна. Сурагч бүр өөрийн хурдаар, өөрийн арга замаар хичээлийн анги танхимаас бусад маш олон сургалтын орчинд суралцах боломжтой. Магадгүй энэ төслийн хичээлд та надтай хамт суралцаж эхэлсэн бол номын санд очихдоо ч үргэлжлүүлэн суралцаж магадгүй юм. Би хичээлийн төлөвлөлтийг гаргахдаа олон талын хамтын ажиллагааг чухалчилсан бөгөөд сургуулийн хөгжмийн багш, номын санж гэх мэт бусад багш нартай хамтран ажиллахыг хичээдэг. Миний сурагчдаа зориулан бүтээсэн дижитал иргэншлийн төсөл суурилсан хичээлд сурагчид маань сургуульд сайн дурын нийгэмлэгийн гишүүний үүрэг гүйцэтгэхээр тусгасан байдаг. Тиймээс тэд уг нийгэмлэгийн ажилтан эсвэл гишүүдийн үүрэг гүйцэтгэж, бусад нийгэмлэгийн сурагчид, ажилтнууд, гишүүдэд дижитал иргэншил нь яагаад чухал болохыг сургах үүрэгтэй юм. Хичээлийг явуулахдаа би технологи эсвэл хосолсон сургалтын хэд хэдэн аргыг ашигладаг. Би цуглуулсан материал, сургалтын хэрэглэгдэхүүнээ суралцагч нартай ашиглах боломжоор хангадаг бөгөөд энэ нь сурагч нарт дахин үйл ажиллагаанд оролцох үед ашиглаж болдог юм. Эсвэл тэд бидний үзсэн бичлэгийг дахин үзэх шаардлагатай бол энэ нь бас боломжтой. Хүн бүр бүх сэдвүүдийн талаар хамтдаа суралцаж байх үед тухайн дижитал иргэншлийн тодорхой сэдвийг сонгосон, эсвэл тодорхой бүлэг сурагчид бидний өмнө нь юу хийсэн, юу сурсан талаар сонирхвол тэдгээр их сурвалж нөөц материалыг ашиглах боломжтой юм. Тиймээс бүлэг бүр өөрсдийн сэдвийн талаар олон нийтэд заах үүрэг хүлээдэг бөгөөд тэд үүнийг олон аргаар хийх болно. Төслийн хичээлийн төлөвлөлтийн үйл явц нь цахимжсан бөгөөд суралцагч бүрт бүх бичиг баримт их сурвалжид хандах эрхийг нь нээж өгсөн байдаг. Гэхдээ сурагчид бүгдээрээ бичиг баримт их сурвалжид хандах эрхтэй юу? Эсвэл хэн нэгнийг сонгон хийж байгаа бүх ажлуудаа бүртгэлжүүлэх эсхээ өөрсдөө сонгоно. Сурагчдын хийсэн бүх зүйл цахим хэлбэрт орсон болохоор багшийн хувьд сурагчдын гүйцэтгэлийг шалгах, юун дээр анхаарах хэрэгтэй, юун дээр гацаж байна гэд даалгаврыг амжилттай дуусгахад нь юун дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг мэдэх боломжтой юм. Энэ нь төслийн хичээл болон бүлгүүдийг удирдах нэг арга зам юм. Гэхдээ даалгаврын танилцуулгуудыг бодитоор бүтээх үед бүлгүүд богино хэмжээний зохиол эсвэл илэглэл хийх боломжтой. Сурагчид цахим орчинд хамтран ажиллаж, өөрийн бүтээлээ биетээр тоглох, эсвэл бичлэг хэлбэрээр хийхээ сонгох юм. Өмнө суралцаж байсан зарим бүлгүүд клип хийж байсан. Тэд өөрсдөө дууны үгээ бичиж, ногоон дэлгэцээр арын фоно хийж, дууны бичлэгээ бичүүлж байсан. Мөн сурагчид компьютер дээр танилцуулах товхимол хийсэн. Сурсан мэдсэн зүйлээ хэрхэн танилцуулах нь тэдний өөрсдийнх шийдвэр байдаг. Бүлэг бүрт 5 минутын хугацаа байдаг болохоор тэд товч бөгөөд хамгийн чухал зүйлээ зөв тодорхойлж түүнийг олон нийтэд түгээхэд суралцдаг. Төслийн хичээлийн төгсгөлд бид тайлан хамгаалалтыг зохион байгуулж, эцэг эх, сурагчид, ажилтнууд, удирдлагууд зэрэг бүх оролцогч талуудыг урьдаг юм. Сурагчид Google форм ашиглан өөрсдийн туршлага, үйл явц, өөрсөддөө үнэлгээ өгч, ямар сайжруулах зүйл байгаа талаар санал бодлоо хуваалцдаг. Тэгээд мөн багшийн зүгээс сурагчдын танилцуулгыг өөр ангиудад хийлгэх, тэднээс санал хүсэлт авах, тэгээд бас явцын байдал, сайн хийж байгаа зүйл зэргийг урамшуулах, мөн хамгаалалтын өмнө ямар сайжруулалт хийх боломжтой зэргээр санал хүсэлт өгдөг.